Компьютерийг гацаадаг 5 үндсэн шалтгааны талаар авч үзье. Хамгийн эхлээд компьютер асах үед зөндөө олон програмууд дагаад асцсан bijдэг. Тэгэхээр энэ жагсаалтаас харж агаад шаардлагагүй програмуудыг энэ жагсаалтаас авч явах хэрэгтэй. За яаж энэхүү програмын жагсаалтыг харах вэ гэхээр компьютерийнхаа Windows-ийн хайлтын хэсэг дээр Task Manager гэж бичнэ. За эсвэл keyboard-ноос Ctrl Alt Delete гэдэг дарангуудаа Task Manager сонгоод оржуулна. За Task Manager-ыг нээсний дараа зүүн талын цонхноос Startup Apps гэсэн процесс байгаа. Энэ рүү оронгууд за таны компьютер дээр ажиллаж байгаа програмуудын жагсаалт гарч ирнэ. За энэ дээрээс за өөрт шаардлагагүй буюу одоо компьютерыг асангууд л бэлэн байх шаардлага ерөөсөй байхгүй юм програмууд байвал та хэд маань disable хийж өгдөг гэсэн үг. За энэ статусын дор enable гэж байвал энэ програм маань компьютерыг асангууд дагаад бэлэн болж байгаа гэсэн. Та магадгүй нэг хэрэгэлдэг байж болно эсвэл хэрэгэлдэггүй байж болно гэсэн. Тэгэхээр энэ хэрэгэлдэггүй мөртлөө дагаад асаад байгаа програмуудыг унтрааж өгснөөр компьютер маань илүү хөнгөн асаад хурдан шуурхай компьютер ажиллагаанд бэлэн болно гэсэн. За энэ WhatsApp гэсэн програм бол одоо шаардлагагүй гэж үзвэл маус хориод дарангуудаа disable болгож өгнө. Ингэснээр тухайн програм компьютерыг асах үед бэлэн болохгүй. Зөвхөн та өөрөө програмыг ажилуулъя ашиглая гэд тухайн програмыг нээх үед асч бэлэн болно гэсэн. За эндээс жагсаалтаа шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт компьютерийн C диск дүүрсэн байдаг. Компьютерийн C диск дүүрчхээр одоо компьютерийн маань нэлээд одоо системийн файлууд ажиллагаа удаад нэлээд асуудлууд үүсдэг байгаа. Компьютер маань өөрөө ажиллаж байгаа үедээ төр файл, temporary файлуудыг үүсгэж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр нь дүүрээд C дүүрээд ирэхээр темп файлаа үүсгэж чадахгүй гэх мэт нэлээд асуудал гардаг байгаа. Нэлээд буцаадаг. Тухайн програмууд нь одоо ингээд гүйцэд ажиллагаагүй нээцсэн мөртлөө бас нэг дутуу ажилладаг. За тэгэхээр энэ C диск маань дүүрсэн байна уу? Дүүрээд ирэхээр бүр улаацсан байж байдаг. За ер нь бол нэг 20%-аас илүү сул зайтай байх зөвлөдөг байгаа. Тэгэхээр 240 ГБ зайтай гэж бодвол 50 ГБ орж ингээс бол хамгийн багтаал 50 ГБ сул байх хэрэгтэй гэж зөвлөдөг. За ингээд энэ C диск маань ингээд дүүрээд байвал хаанаас эхэлж устгах вэ гэхээр энэ downloads руу том файлуудаа устгах болно. Энэ desktop буюу дэлгэцэн дээр том файлуудыг устгах хэрэглэж болно. За устгах хүмүүс хэрэгтэй бол одоо D диск руугаа шилжүүлээ зөөх хэрэгтэй. За picture, music, video болон зураг бичлэгүүд байвал бичлэгүүд нэлээд их зай ажилладаг. Тэгэхээр энэ дотор видеос дотор бичлэгүүд байгаа бол одоо D рүүгээ сайхан хуулаад суллаад цөлж одоо зай гаргаад өгөх хэрэгтэй. За мөн энэ recycle bin буюу хавьяа сав руугаа орж байгаад энэ хэрэгтэй файл, хэрэггүй файлууд ер нь хэрэггүй файлуудаа хавьяа сав руу хийдэг байгаа. Тэрний хараад дахин ажиллагаад хэрэггүй бол сайхан цэвэрлээд empty болгоод өгөх хэрэгтэй, цэвэрлээд өгөх хэрэгтэй. За дараагийн буюу 3 дугаар шалтгаан нь бол компьютерийн RAM дүүрсэн асуудал. Магадгүй компьютер өөрөө унтраахгүй, restart хийхгүй ингээд sleep хооронд нэг олон хоног ашиглаад байх юм бол одоо нээлттэй процессууд нь ороод тэр нь өөрөө компьютерыг удаашруулах шалтгаан болж болно. За хоёрдугаар гэсэн олон програм зэрэг нээдэг бол олон програм цонх нээх болгонд тэр RAM-ын дээр өөрөө тэр програмын мэдээлэл хадгалагдаж нэлээд ачааллагддаг байгаа. Тэгэхээр бас удаашруулах шалтгаан болдог. За memory бол ер нь RAM маань одоо хамгийн багтаа ер нь 8 ГБ-аас ер нь эхэлж байвал зүгээр ингээ хэрэглэнтэл 8 ГБ бол болно гэж үзээд за нэг хэд хэдэн програм зэрэг ашиглах шаардлага гардаг бол 16 та RAM түүнээс дэш байвал ер нь зүгээр гэж үздэг. За дөрөвдүгээр шалтгаан бол компьютерийн маань дисктэй холбоотой. Диск нь магадгүй хуучин HDD диск гэж байдгаас одоо хэрвээ HDD дисктэй байвал нэлээд удаан ажиллагаа удаан болчдөг. За тэрийг шалгахыг бол бас Task Manager руу орж байгаа. Тэгээд performance хэсэг рүү ороод disk гэж очингууд энэ SSD-г харагдаж байгаа. За хуучин SSD биш одоо энэ SSD-гийн өмнөх HDD дисктэй бол HDD дискүүд нь өөрөө дотроо зүйтэй ингээ механикаар хөдөлгөөн хийж уншиж бичдэг бол байсан болохоор нэлээд удаашралтай байдаг гэсэн. SSD нь болохоор тийм механик хөдөлгөөн байхгүй учраас нэлээд хурдтай ажилладаг юм технологи байгаа. За 5 дугаар шалтгаан гэх юм бол магадгүй компьютер маань өөрөө нэг Windows-ийн апдейт уншаал томоохон апдейт суулгаад иж болно, татаад иж болно. За антивирус скан хийгдээд иж болно. Эдгээр шалтгаанууд бас явж байгаа үгүй гэдгийг шалгаад байвал зүгээр. За вирусны магадгүй бас компьютер өөрөө вирустай цаанаа сэжигтэй файл ингээд хортой файл ажиллаад хамгийн өөрөө мдэггүй байхад давхар ажиллаад байж болно. Тэгвэл энэ Quick Scan Windows Security Virus Threat Protection руу ороод энэ
quick scan-аараа шалгаж болно. За эдгээр зөвлөмжүүдийг та бүхэн шалгаад компьютер даатгах цаг байгуул бас туршаад цалгаад үзээрэй. За баярлалаа.